өнгө ижилсүүлсэн байдлаар нүсэр бус төсөр байдлаар хүүхдийн дүрм хувцсыг шийдвэрлэе. Ийм боломжийг нь олгооч гээд холбогдох эрх бүхий байгууллагуудад бид хандж байгаамаа. За энэ бол одоо бүгдээрээ ингээд ийм полод самц өмсөн эсвэл бүгдээрээ одоо энэ дүрм хувцсаасаа татгалзаад өөр болно гэсэн үг биш. Ийм боломжийг нь л олгоод ийм одоо сонголтыг нь эцэгт өгөөч л гэсэн ийм утгатай үг. Тэгэхээр өнөөдрийн өмсөж байгаа энэ форум бол жишээлбэл энэ пижак хэлбэртэй тийм ээ. Энэ чинь хүүхдийн хөдөлгөөнийг маш их хордог ийм зүйл. Соёлын гавьяа цэтгэлтэн Няндаг багшийн хэлж ирснийг би байнга санаж явдаг. Хүүхэд бол хөдөлдөг амьтан гэж. Ийм амьтныг шийдэхийг гэвэл хөдөлгөөнгүй суулга гэж. Тэгэхээр форум бол хөдөлгөөнд саад болохгүй ийм хэлбэрээр яагаад байж болохгүй юм бэ? Намар болоод ирэхээр форумын одоо форум тандсан форумтой холбоотой гомдол санал маш хэрдэг. Тэгэхээр боловсролын яамч гэсэн боловсролын ерөнхий газар ч гэсэн энэ хил амнаас өөрсдөө салах боломж байна шүү дээ. 2013 онд гарцсан тэр стандарт чи өнөөдөр 10 жил өөрчлөгдсөнгүй. Тэгэхээр энэ стандартаа өөрчлөнгөө сургууль болгон өөрөө өөрийнхөө онцлог бүхий сургуулийн зөвлөөр ярилцсан хүүхдийн хөдөлгөөн саад болтгүй ийм хямд төсөр, ийм нүсэр биш, ийм шийдлэр хүүхдийнхээ дүрм товцыг шийдвэрлэх боломжийг олгооч гэж бид хэлээд байгаа.